Амар мэндэ. Мэлмээ тунгалаг өлмий бад лагшин амгалан үйлс өндрөө. Тулааны вэртэй подкаст. Бардам ам шалахгүй. Бараан үл тогтохгүй. Монгол ардын зүрэг. Ардын дууны домгууд. 3 дугаар хэсэг. 4 цаг дууны домог. Ялагдсан улсын хаан Гүнжээ их цэргийн жанжинд өргөн барьжээ. Ирэх танх бас санаа муутай Гүнж Баатар эрийг хэрмэн хашаанаасаа гадагш гаргадаггүй байв. Цэргүүд жанжнаа хүлээсээр. Өвчин дахал гарч зовлон өдрөөс өдөрт нэмэгдлээ. Баатар жанжин жаргалдаа ташууран зингсээр. Түүний араас явуулсан баатрууд усан тайсан чулуу шиг сураг чимээ алдрана. Ирэх Гүнж ирсэн баатрын учрыг асууж танаа хаантай одоохон уулзуулна гэж туглуулж байгаад хөнөөдөг муу арга залийг шадар хүмүүстэй зааж өгснөөс болоод тийхүү зовлон гамшиг тасрахгүй байжээ. Эзэн нь эргэж ирэхгүй удах тусам цэргүүд гайхсаж байв. Морин хуурч өвгөн баатрууд яагаад эргэн ирэхгүй байгаагийн учрыг гадарлан би явъя гэж гуйжээ. Хуураа үүрээд ном сумаа агсалгүйгээр одов. Өвгөн хуурч харь хааны хашаа хэрмийн гадна хурж очиод хуур юугаа уянгалуулан татаж 4 цагийг хайлжээ. Ардын сайхан дууны аяыг шиг ордон цөөрайлахад 4 улирал ээлжлэн байдаг унган нутаг нь жанжны нүдэнд хөхрөөд ирэв. Тэр жанжин угасхэн бослоо. Түүнийг яагаад ч тогтоож дийлэхгүй гэдгээ муу санаат Гүнж ойлгоод үхэд хин газар унсан гэдэг. Ингэж дуу жаргал зовлон хоёуланг өөртөө агуулах домогтой ажээ. Сэлэнг аймгийн Түшиг цагаан нуур сумын торгуудуудын дунд нэгэн дуу ихэд тархсан ажээ. Өөрийн гоо үзэсгэлэнгээрээ нутаг усандаа алдаршсан Дүрлээ, Тоодоо гэдэг эгч дүү 2 охин байжээ. Эгч Дүрлээ нь том алагнуудтай, дуграг бор царайтай, жирэмлэж гөрсөн олон салааг эзэгтэй, моринд гарамгай, иршүүд хурц авиртай хүүхэн байж. Харин дүү Тоодоо нь ижигээ дуурайсан төлөв даруй, уян зөөлөн, зургийн хуар шиг инхри ялдам нарийнхан цагаан охин байжээ. Тэднийг мянган цагаан хонтой, шандас сайд хүлэгтэй, ирсэн буусныг дайлж зочилж байдаг, найр наадамд дуртай, сайхан жамби химэн алдартай, нилээд чинэлэг айл байсан гин. Охид өсөж нас бий гүйцэж гоо үзэсгэлэн бүртгийн хэрд сүү тавьж бэрггүй гайлмундсангүй. Тэгтэл нутаг ушуунда уралдах барилдах харван намнахтаа цуутай бие бялдар царай зүсээрээ хүндлэнгийн хүн эндүрмээр өөр хоорондоо төө зайгүй төстэй самба жимбэ гэдэг 2 ихэр залуу байж гин. Тэд Дүрлээ Тоодоо 2-ыг ихнэр болгон авахар шийдэж сайхан жамбинд ёс төр барин очтол ядуугуулгачнаар нь дуудаж нүүр өгсөнгүй буцаажээ. Зорих хэрэг бүтсэнгүй тэд сэтгэл гансран буцаж одохдоо хуцан хамартай хулыгаа хурдан гэж саналаа хөө. Хулган жилтэй чамаага эвэлэ гэж саналаа хөө. Мөстийн цагаан даваагаа мөндөр буулгаж давлаа хөө. Мөгөөрсөн гэлгэрийн хойноос мөнхийн согтуу явлаа хөө. Гэлгэр хүүхэн гэсэн торгууд үг. Гэвчих тэр хоёрын үнэнч хайрын сэтгэл үгээр харсангүй. Янаг амаргаа мөрөөдөн явсаар голын шугуйг хөдлөсөн гургуул туулай 2 нөхөө, голд зүрхийг догдлуулсан Дүрлээ Тоодоо 2 нөхөө, арын шурааг хацлуулсан аргал угалц 2 нөхөө, амин зүрхийг оволзуулсан Дүрлээ Тоодоо 2 нөхөө. Дэрвээ дэрсэн дээврийг дээсэн аргамжаар даруулна, дилсээ дэрсэн зүрхийг чинь дэрвгэр хогчонгоор даруулна. Буцлаад ирсэн цайгч нь булгийн усаар даруулна, булиглаад ирсэн зүрхийг чинь бүлтгэр хогчонгоор даруулна гэсэн гуниг уйрал холсолсон энэ дууг тархжээ. Хогчин гэрийн эзэгтэй гэсэн торгууд үг. Хожим нь тэд нууц далдын холбоотой болж
Эрдэнэ вангийн хошууны наадам болж төм түжигнэж бум буужигнаж байх үеэр сэм нийлэн нар жаргах өдрийн зүг өвөг дээдсийнхээ нутаг ховог сайрыг зорин аз жаргалаа хайхаар оджээ. Цагаагч нь дахиад жилийн шин дээр Сумьябесийн хошуунаас ардын журам цэрэгт илсэхэр 40 гаруй ир мордож хяагтыг чөлөөлөх тулалдаанд орохдоо энэ дууг дуулж хүлгийн туурай тажигнуулж сэлэм гялалзуулан довтолсон гэдгийм. Ийхүү хайр сэтгэлийнхэн эргчүүлэг эрен тэнцэж явсан хоёр залуугийн янгийн дуу ардын хувьсгалын үйл хэрэгт аяа өргөсөн гинвэлээ. YouTube дээр ардын дууны домгуудаас хүргэж байна. Таалагдж байвал сэтгэлдээ үлдээгээрэй. Эр бор харцах дууны 2 домог. Эхний домог. Хуучин Түшэт хаан аймгийн Дайчин Бэсийн хошуу. Одоогийн Дундгов аймгийн Сайн цагаан сумын нутагт тэнгэр тэтгэсний 50-аад оны үед харцаг гэж нэгэн сайн бүх амьдарч байжээ. Ядуу эмэгтэй Арслан гихчийн ганц хүү харцаг багаасаа бяртынхээ ихтэй хөдөр том эр бөгөөд хошуу нутагтаа барилдаж эхэлснээс хойш наадам болгон төрүүлж түүнтэй эн зэрэгцэх бүх тэр нутагт үгүй болов. Харин туйлын ядуу зүдүүгийн ирэхээр олноос гуйлггүй амьдарч явжээ. Тэднийг их газрын чулуунд улаан хадны агуу гихчид амьдарч байсан гэж. Тэр нь одоо ч байдаг гин. Харцаг нэгэн удаа их газрын чулуунаас зүүн хойш 20 км-т орших Сүмбрийн цагаан булаг гэдэг газраас нэг эрвхэр хулгайлан үүрч мөнөөх агуудаа авчран шарж идэж байтал үхрийн эзэн мөрдөөд иржээ. Гэвч үхрийн эзэн "Миний үхрийг та авсан бол би юу гихв? Танаас юу ч авахгүй" гэж хэлээд явжээ. Харин харцаг хүний үхэр хулгайлж идсэндээ ихэд харуусч гомдон хошууны ганц бүх ингэж амьдарч бүх хүний сайхан нэрийг гутааж явах ч гэжтэй. Ер нь хошуу ноёндоо бараалхъя, ирэх биш, харж үзэх байх гэж бодсоор хаалга хадны ойролцоо байсан ноёны очив. Гэтэл харамж харгас хатуугаараа зартай засаг ноён үржин дорж "Отог хошуу буузралсан өөдгөө гуйлах чинь чамд өгөх хоол байхгүй. Даруй зайл" гэж хэлжээ. Харцаг ноёндоо гомдохын ирэхээр гомдон нутаг орносоо зайлан явхаар болж аар сар эд хогшлоо баглаж үүрэн ээжигээ дээр нь суулгаад баруун хойд зүгийг чиглэж авсан гэдгийм. Тэдний зам таарлцсан газар бүхэн идүүгээ харцгийн хад, харцгийн булаг, харцгийн таг, харцгийн агуй, мөн зодох, савх, сайрын шанд, сайрын бууц гихчлэн нэрлэгдэж үлджээ. Тэнд одоо хэсэг том хад чулуу байгаа нь харцаг дүшийн хаднаас авчирч сууж амарч байсан бас тулга засаж ээждээ цай чанж өгч байсан хад гин. Харцаг хошуу ноёндоо гомдон "Энэ нутгийн бүх надаар дуусах болтугай" гэд зодгоороо газар ороолгож байсан газар нь савх, зодох гэсэн нэртэй болжээ. Харцаг маань нутгаа орхин явж байхдаа нэгэн дуу зохион дуулж явсан нь идүүгээ Монгол хүний хиймрийг сэргээж найр наадмын сүл дуулал болон уянгалж байдгийм. Энэ бол эр бор харцаг хэмээх дуу юм. Эр бор харцаг нь жигүүртэн дээл хүчтэй, арслангийн зулцах нь агуухан дал ирэгдэг. Сайр шандын усыг шавхаж уугаад баршгүй, хилж доромжлоод баршгүй. Аяа хөөрхий, алдраа минь үзээ гих мэтээр дуулдаг нь үнэхэрийн их бүх харцгийн амьдрал нутаг устай холбоотой юм шиг санагдана. Тэгэд ч уг нутгийг бүх цөөнтэй болсон гэдэг. Харин харцагнаас барахад шарлыг нь аваачиж ууланд тавин тайж тахиж байсан нутаг усныхан олон сайн бүхтэй болсон гэдэг домог яриа бий. 2 дугаар домог. Эрт дээр үед говь нутагт Найдан Жавих гэдэг нэгэн баян айл байжээ. Тэр баян айлын хаяа дагаж хар гэрээ ширлэж, борив бохис хийх завгүй шахуу хар бор ажлыг нь хийдэг ганц бие
Арслан гэдэг ядуу эмэгтэй байж. Орчлонгийн хүмүүний ёсоор Арслан бие давхар болсонд Найданжав баяны авгаагаас эхлэн харь ойрынхан гайхаж хэнийг нь хүүхэд байх нь гэж шивэр авир үг яриа Найданжав баяны чихэнд хүрэв. Найданжав баян учиргүй гайханд доог дохуу хийж манай зарц Арслангаас хэнийг хүүхэд гардгийн бол ямар амтан гардгийн бол гэж айл хэсэн аяг тагшим ууж амныхаа зугаа гаргаж явдаг байжээ. Нэгэн өдөр Арслангаас 10 сараа гүйцээсэн сайхан хүү төрөв. Бадрун хүү төрсөнд цөм баярлаж ижи ахай болж сүйд болжээ. Хүүхэд хоног хоногоор өсөн нэхий үлгий дөөж багтамгүй марайлаг бүх шинжийн хүү байсанд Найданжав баян харах бүр гайхаж манай авгаагаас нойтон сормостой юм унаагүй байхад хань ижилгүй ганц би бүсгүйгээс ийм сайхан хүү төрөх гэж надад эдийн буян байлаж үрийн буян байсангүй дээ гэж ирээдүй хойчдоо бодлогоширдаг болсныг нь хэдийн ажиж мэдсэн авгаа нэг өдөр Арслангийн хүү ямар хөөрхөн юм бэ? Хоёулаа өргөөд авчихъя. Зарим нэг нь муу хэлэн л биз. Зарцаасаа авлаа инэ тэрэг нь л биз. Арслан багаасаа манай цагааг уулаа хөөрх юм ин. Амны хишгэн байгаа бол энэ хүү бид хоёрын буйныг хүртэх юм билүү? Гэхэд Найдан баян зөвшөөрч тэгэхдээ багш ламдаа үзүүлж өдөр судрыг нь хилүүлж авъя гэж тохирчээ. Нэгэн өдөр Найданжав баян авгаатайгаа хөрөө орж багш ламдаа үзүүлж учраа хэлэхэд багш лам нь удаан үзэж сууснаа. Буян заяанд чинь сэв суулгаж мэдэх. Бусдын хилэн хөдөлгөх буйныг чинь барж мэдэх үү байна. Бага газра барцад ихтэй баруун хоошоо хүн дагаж явах болвоо да. Үйл заяа хоёр нь тэгш биш. Үйлзээ муутай. Үргэлжэл нэр нь гарч мэдэх адармаатай золиг юм. Өөртөө мэддээ гэжээ. Найданжав авгаатайгаа шүн ирүүд нэгэн бяруу өгсөн тухай зарцнаар нь таагүй мэдээтэй өгцөнд багш ламын минь айлцсан үнэн боллоо. Арслангаас ариу юм яаж гарах вэ? Ад шулам гэдэг нь мөн боллоо гэж хэлээд санд минь үүр шөнөөр ачаалан Арслан нялх хүүхэдтэй талын улаан гэдэг газар 5 ямаа тань орхиод нүүжээ. Тэрнээс хойш муу үг модон улаатай гихчээр цуурхал яриа айлаас айл дамжин өдөр ирэх бүр үнэн хачин хоёр мэдэгдэхгүй болж Арслангийн хүү аргагүй шуламгийн үнсэн дээр хөрвөж өлөн хөгчөнд болоод үдшээс үүр цайтал үлдэг гинэ гих цуу яриад игцээр ойр хавийн айлууд нь нүүж явсаар ойр айл амтан үгүй болов. Нэгэн өдөр босоо ороолон болсон хүүг жинс цутгаж амьдаар нь газар булж дарах хүмүүс ирэх гэж байгааг дуулсан Арслан алг үрээ амьдаар нь буулуулах болсон муу заяанда гомдон дэмийлүүлж хоол нойрноосоо гарц цутал хэсэг жинчид ирж ойрхон бууж гин. Арслан хүүгээ хөтлөн жинчид дээр очиж зовлон жаргалаа ярихад жинчдийн даамал бололтой ахимг байрын хүн хэлжээ. Юу нээхэн богчөөтхөр байх вүлээ. Ядуу дорд бүсгүүгээр дог хийж алг үрийг нь хөнөөн гэдг нь ямар бузар ёсов? Бүх байрын бүдүүн хүзүүтэй, өргөн шанаатай, өсөлт сайтай хүү юм. Нялх амтныг алуулахаар надад өгчих. Би олон хүүхэдтэй, олон охин хүүхэдтэй хүү юм. Хэн нэгэнд нь хантай юу? Гэхэд Арслан хүүгийнхаа мууг нь үзэхээр амьд явбал алтан аягнаас усуун гэдэг үг бий. Алста амьд жуулцах юм билүү гэж бодоод хүүгээ өгөх болжээ. Аянчид үнжиж хоноод явахдаа эдэшний малаас хідэн хон ямаа номхон морь нэгийг өгч нутаг усаа зааж зурч өгөөд явахдаа хүүгийн нэрийг асуужээ. Арслан нэр өгөөгүйдээ бантаж самгарцсандаа хур харцаг гэж хэлжээ. Өргөж авсан хүн нэрийг нь ихэд бэлэгдэн явснаас хойш хэд хонсны дараагаар хошууны тахар түшмэд лам нийлсэн хідэн хүн буу шидэмтэй давхилдан ирж хүүг асуухад хүүгээ холын жинчдэд өгснөө хэлжээ.
Манай нутгаас холцноос хойш боллоо гэд давхилдаад явчихлаа гин. Тэрнээс хойш нэгэн хэсэгтээ улаан уулын өвөлжөө хаваар оторчин жинчин гуйлагчин түүлэгчин үзэгдэх нь ховор болж хэдэн жилийн дараагаар арслангаас бас дахин нэг хүү төрөв. Тэр хүү мөн бие бэлдар өсөл цайтай бөгөөд ээж нь хүүдээ эр харцаг гэж нэр өгөв. Хүү өсөж торносоор 16 хүрв. Хавар айл амтны хатуу хөтүү тусалсан бяртинхээ ихтэй хүүг хүмүүс ихэд сонирхож заяаны бүх хүү төржээ гэж ярилцдаг болов. Эр харцаг 17 орчим наснда хошууны наадам чөвгөрч хойтон жилэн ноёны бүхийг хайж ихэс дээцэг хэлэгнүүснээс хойш ноён барилдах эрхийг нь хорив. Эр харцаг гомдохын ихээр гомдож барилдалгүй хэдэн жил жинтэйх зэрэг ажил эрхэлж байхдаа их газрын чулуу хаваар нутагтай ингэн ишин охин гуа төгс гэдэг бүсгүйтэй танилцж ханилах үед эцэг ингэн иш нь эр харцагтай биш хошууны мэрэн цэрэн гаваа гэдэгтээ нийлүүлэх гэснээс зөрчил үүсэж сүүлдээ гуа төгс нь эр харцагтай уулзах болзоот газар очиж явахдаа хаврын шуурган төрж уужуугийн бууцанд осгож өгсөн гэдэг. Сүүлдээ энэ газрын нэр Гуа гуй гэдэг нэртэй болжээ. Хайртай хоёрын явдалд илэрхий орж эрх мэдлээ ашиглаж оролцсон хошуу ноён болон эхэс дээдэс ард олны дургуутсал хилэнгээс салахын тулд Арслангийн анхны хүүгээр дөрөөлж энэний ах нь босоо ороолон бол төрөөд оцсон газраа түүгэж гин. Хүрээний сайн ламнар арай гэж дарсан гинэ. Энэ бол бас түүнээс дутахгүй гай түүтгэр тарих амтан байна гэж цуурхал тараажээ. Хошуу нутгаасаа хурдан зайлуулах гэж хөөх болсонд эр харцаг аргагүй эрхэнд нутаг хошуугаа орхиж явах болсондоо хэдий гунж гутравч эр хүний уужуу ухаанаар төрсөн нутаг хошуунд минь бүхийн удам битгий тасраасаа гэсэндэ ноёндоо хэл өгүүлв. Би нутаг хошуунаасаа явах боллоо. Нутаг хошуунд минь бүхийн удам бүү тасраасаа гэсэндэ зодог шуудгаа танд өгүүллээ гэсэнд ноён ихэд уурлаж чиний баастай зодог шуудгаар би яах юм? Бошуухан хөөж зайлуул гэж илж тахрууд сөргүүлэн тавьсанд ихэд гомцсон эр харцаг гэрээ үүрч дээр нь ээжигээ суулгаад ах хур харцгийг өргөж авсан хүнийг сураглан тэр нутгийг чиглэн явахдаа анх ингэж дуулжээ. Эр харцхан жигүүртэй хүчтэй шүү. Эдэрхэн залуу насандаа даанч ажимгүй яванда. Аяа хөөрхи алдраа минь үзээ гэж дуулж явахдаа ноёны олон адуу мал усалдаг худгийн амийг тэртээ уулнаас чулуу үүрч ирээд тагалсныг яаж жоролдоод нээж чадаагүй юм гэдэг. Эр харцах цааш явах замдаа Арслангийн зулцхан хөө агуудаа эргэлдэндээ хөө амаргийн сэтгэл нь хоёр биедээ жигүүртэй шүү гэж дуусаар явахдаа нэгэн уулын ингэрт ирж зодгоо тайлсанд зодог нэртэй уул болж зодог шуудгаараа газар савсанд савлаг нэртэй болжээ. Ингэж эр харцаг гомдож бухимдаж явахдаач нутаг хушууныхаа ядуу доорд олны тус сэтгэлийг бодон уйрахтаа би ерөн тоогүй юм хийжээ. Ноёны худгийг дарснаар ноёнд биш доорд олонд гай зовлон авчирч олон мал сүрэг хүн зооны ус ундыг тасаллаа гэж гимшин явж нэгэн газар хоноглохдоо шөндөө хад чулууг хаман татаж улаан гараараа ус ундрах сайтай ус гаргасан нь анхандаа сайн эрийн ус нэртэй байснаа сайн шанд болсон гэдэг. Сайн шандын усыг шавхаж яаж барах вэ? Сайхан төрсөн хүний үрийг доромжилж яаж барна вэ? Аяа хөөрхи алдраа минь үзээ. Булаг шандын усыг булж дараад барахгүй. Буянтай төрсөн хүний үрийг бузарлаж гүтгээд барахгүй. Аяа хөөрхи алдраа минь үзээ. Хажуу газрын ногоон халиуран найгаад хүрэнтэн харшгүй хүчтэй хүнийг хавчиж ундаа хөөнвэ. Аяа хөөрхи алдраа минь үзээ. Хөдөө талын ногоон хөхрөн найгаад ганхан хөөрхи бүсгийн үрийг хөөж туудаг нь юу вэ
гэж дуулж гэрээ үрж ээжигээ суулган яваа нэгэн хүчтэн эр харцгийн тухай үг яриа айлаас айлд дамжиж амнаас ам дамжин явсаар ахыг нь өргөж авсан хүн дуулаад хөсөг унаатай угтан тосож гэр орон төхөөрж мал сүрэг тастаж өгсөн гэдэг. Тэрнээс хойш эр харцаг, хур харцаг гэдэг ах トゥ хоёр бүх наадан бүхэнд төрүүлж байжээ. Үүнээс үсэлтэй ч юм уу бүүмэд бүхийн удам баруун хойд талдаа гарсан гэдэг домог бий. Та YouTube дээр Тулааны нэртэй подкастыг үзэж ба сонслоо. Ардын дууны домгуу таалагдсан бол сэтгэгдлээ үлдээж subscribe тавьчаа дараарай. Subscribe тавьчаа дарснаар дараагийн бичлэг ороход танд мэдэгдэл очих юм. Мэдэгдэл очсноор та цаг алдалгүй үзэх юм. Мөн нүүр ном дээр Тулааны нэртэй гэсэн хуудас бий. Нүүр номоор аялахдаа хуудсыг минь дагаарай. Танд таны гэр бүлд эрүүлийн хад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.